Сайн байцгаана уу? Төрийн засгийн албаагчдын нэгдсэн эмнэлгийн арьс харшлын хэмж ундрах байна. Та бүхэндээ өнөөдөр харшлын шалтгаанд гур соолон бактериа буюу астм өвчний хүндрэлийн талаар мэдээлэл өгөх болно. Тэгэхээр ер нь бол 7 сарын 15-наас дийлэн хүмүүсийн харшил хөдөлдөг. 7 сар гараад энэ хөдлөөд байгаа харшил нь бол хогийн ургамлын тоосчлолтой холбоотой харшлууд хөдөлдөг гэсэн үг. Тэгэхээр бид нэр 7 сар гараад харшил хөдөлж байвала би хогийн ургамлын тоосчлолтой харшилтай явж магадгүй юм байна гэж бодоод хамгийн түрүүнд сорил тавилах хэрэгтэй. Тэгэхээр юуны харшилтайгаа мэдэж болно. Манай дээр жишээ нь хогийн ургамлын тоосчлолттой холбоотой 7-8 төрлийн сорил тавигддаг. За багваахаа цэцэг байна, луйл байна, шарилж байна, таван салаа байна. Эдгээрээс дурвайлаг, равид гэдэг гэх зэрэг ургамлууд бол ер нь аль дийлэн ихтэй эрг бол гардаг. За Монгол сүүлийн үед одоо яг манай эмнэлэг дээр тавигдж байгаа дийлэнх сорилуудын бол ихэнх нь бол шарилж, таван салаа, багваахаа цэцэгний харшилтай хүмүүс бол гэж гарч байгаа. Тэгэхээр тийм байж магадгүй гэж бодоод хүмүүс маань өөрөө дуур мэдээ имчилгээ хийлгүүгээр хамгийн дөрөв дээрээ сорилоо тавилаа юуны харшилтай байдгийг мэдэх нь хамгийн чухал гэсэн. За энэ үед болохоор хит хитэн мөрдөх зарчмууд байдаг. Энгийн зарчмууд гэсэн. Гэртээ бид нэр хэрэглэж болох энгийн зарчмууд. За гадуур явахт хэрвээ шаардлагатай бол чиглэсэн даавн маск зүүх хэрэгтэй. За цэнхэр маск зүүхлээр зэрэг илүү хамар эргэнүүлэх, хоолой захтнах зэрэг мэдрэмжүүд илүү хөөгдөг. Тийм учраас даавн чиглэсэн маск зүүх хэрэгтэй. За тэгээд ер нь бол тоос шороо ургамлын тоосон цар агаар цэцэгдэх хугацаа бол өглөө 4-өөс 6 цаг, орой 10 цаг, орой 17-оос 20 цагийн хооронд бол агаарт маш их эрчимтэй цацагддаг гэж үздэг. Тэгэхээр яг эдгээр цагуудад гадуур айл болох явахгүй байх хэрэгтэй. Явал нүдний шил, маска зүүх хэрэгтэй. Цонхоо бас онгойлгохгүй байх хэрэгтэй. За цонх байнгын нөгөө салхивчнтаар онгорхоо яг эдгээр цагуудад онгорхоо байх юм бол харшлын илүү хөдөлнө гэсэн. За манайх 15 давхурт байдаг бараг л харшил хөдлөхгүй штэ гэдэг гэтэл агаарт маань өөрөө тоосон зур маань дийгдээд альч давхурт хэд хаанч болно гэсэн үг. Тэгэхээр аль болох цонх хаалга бүх юм эдгээр цагуудад хаах хэрэгтэй гэсэн үг. За мөн адилхан гаднаас гадуур хэрэг явсан бол гадуур явсан хувцас гэртээ орж ирээ солих. Зайлшгүй тэр хувцас сольж иж нөгөө хувцанд наалцсан тоосон зуруудаа дахин үнэрлэж харшил өгөхгүй байна гэсэн үг. За тэрнээс гадна тасалгааны цэцэг ер нь бол харшилтай хүмүүс тарихгүй байвал зүгээр байдаг. За ялангуяа нөгөө тоосчлолт хайдаг тийм тасалгааны цэцгүүд тарихгүй байвал зүгээр байдаг. Хэмжээний цэцэгтэй тэгээд гэртээ байнгын харшил хөдлөөд байдаг бол цэцгээ гаргаад нэг нэгээр нь оруулаад айл цэцнээс харшилж ийн гэдгээ мэдээд тэр цэцгээ айл болох тарихгүй байх хэрэгтэй л гэсэн үг. За түүнээс гадна үд сүд будаа мудаа одоо янз бүрийн дэрнүүд бий болж тэр дэрнүүд айл болох хэрэглэхгүй байх хэрэгтэй харшилтай бол. За тэрнээс гадна ер нь солилцолж хариу урвал үзүүлж харшлан гэж зүйл болдог. Өөрөөр хэлбэл за шарилжаараа дахиад жишээ авъя те. Шарилж дурвайлаг одоо рагвид гэх зэрэг хогийн ургамлын харшилтай бол одоо 7-оос 9 сар хүртэл айраг уухгүй байх хэрэгтэй, саам хэрэглэхгүй байх хэрэгтэй. За нөгөө сонгон сармис гэх зэрэг гонд мөндийг бол ер нь бол айл болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хэрэглэхгүй байхад эдгээр ногоонуудыг хэрэглээд шарилжтай хамт ойрхон биш хэрнээсээ эдгээр ногоонуудаа байнгын хэрэглээд ах юм бол харшлын хөдөлсөөр л зогсдоггүй гэсэн үг. Тийм учраас солилцолж хариу урвал үзүүлдэг энэ ургамлууд айл болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ер нь бол харшил хяналтгүй удаан хугацаанд яваад ямар нэгэн байдлаар дур мэдээ имчилгээ хийлгээд харшлаа хүндрүүлсэн тохиолдолд гур соолон бактериа буюу астм гэдэг өвчтэй болно гэсэн. За тэгэхээр нийт астмтай хүүхдүүдийн 80% насанд хүрсэн хүний 50% нь харшлын шалтгаантай байдаг. За одоо нөгөө ханиалгаад байна, хий ойрхон ханиалгаад байна. Тэгээд уушгаа үзүүлэхээр зүгээр юм гэсэн хүмүүс маш их ирж байгаа. За хүүхэд маань зүгээр л ингээд ханаагаад зогсохгүй байх гэх зэрэг зовиртой. За эдгээр хүмүүс болохоор хамгийн түрүүнд уушиг нэмж очиж үзүүлдэг. Гэтэл яг уушиг талаасаа зүгээр бүх хэмжил одоо шинжилгээ хийгээ зүгээр ийм хүмүүст ургамлын тооснцрын сорил тавихад бол
амьсгалын замын соёлтой худлаа аль нэг талаараа харшилтай байж таардаг. Тэгэхээр харшлахын амжилтыг хийгээд ирэхлээр ханиалга хий ханиалгын зүгээр болдог. За энэ хий ханиалга удаан хугацаанд үргэлжилсэн тохиолдолд гурс хоолой багтраа харшлын астм үүсэж байгаа гэсэн үг. Ер нь бол цаг алдалгүй хамгийн түрүүнд харшлын эмчт үзүүлээд эмчилгээгээ дор дор нь цаг тухай бүртний хийлгэх хэрэгтэй. Хүмүүс нөгөө манай одоо хамт амьдардаг ах トゥ тэр харшилтай, би харшилтай юм шиг байна гэдэг. Гэтэл ер нь бол удамшдаг. Тэрнээс бол би харшилтай болохоор чи харшилтай болно гэсэн үг биш. Нэг халддаггүй гэсэн үг. За эцэг эхийн айл нэгэн харшилтай байх юм бол 75% нь бол ер нь бол хүүхэд гений өөрчлөлт гендээ айл нэг байдлаар харшлын одоо зүйлэнд давмгай байна гэсэн үг. За хүмүүс манаас ойлгохгүй ч магадгүй те. За аав нь ургамлын тоосны харшилтай, ээж нь бас ургамлын тоосны харшилтай, аль хоёулаа нэг төрлийн харшилтай байлаа гэж үзэхэд хүүхэд маань бас яг ургамлын тоосны харшилтай байх магадлал 75% төрнө гэсэн үг. Тэгэхээр аав ээж хоёроосоо гений хувьд өвлөж авч байгаа гэсэн үг. Тэгэхээр яг хөө тэр хүүхэд маань харшил хөдлөхгүй ч гэж болно. Эсвэл хөдөлж бас болно гэсэн үг. Тэгэхээр амьдралын хэм маяг энэ дээр айгуу чухал гэсэн үг. За харшлын үед болохоор хамар битүүрн нус гойж шингэн нус гойждаг. Ковидын үед болохоор хамар битүүрж байгаа хэрнээ үнэр имдрэхгүй болно. Хамгийн том одоо ялгаа нь. За зарим хүмүүс болохоор хоолой хийж сэрүүгнээд ханиагаад байна гэдэг. За ханиагаад байгаа нь нөгөө харшлын шалтгаантай юу эсвэл ковидын шалтгаантай юу гэж одоо ялгах хэрэг гардаг. Харшлын шалтгаантай байх юм бол хоолой эргүүний цагтнаа дараа нь ханиана. Өөрөөр хэлбэл харшламтгай зүйлийг мэдэрснийхаа дараа ханиаж байгаа гэсэн үг. Гэтэл ковидын үед бол хоолой эргэнэж тэгээд захтнах тэр шинж тэмдэг харьцангуй бага гэсэн үг. Шууд хий ханиаж эхэлнэ. Хоолой хуурай санагдаа шууд хий ханиаж эхэлнэ гэсэн үг. Ер нь бол яг одоогор бол бүрийн идэрсэн бол зүйл бол байхгүй байна. Ер нь зүгээр харшлыг бол намдааж болно. Одоо өөрөөр хэлбэл намжмал үеийн удаан хугацаанд барина л гэсэн үг. Яг харшил хөдөлгөөсөө өмнөх хугацаанд тодорхой хэмжээний урьдчилан сэргийлэх эмчилгээг хийж эхэлснээрээ бид нар харшил хөдлөх үед нь харьцангуй хөнгөнөөр тэр үеийг давж гарч болно гэсэн үг. Тэрнээс за 100% нэмийг унгуудаа энэ харшил эдгэрнэ гэсэн юм бол одоохондоо байхгүй. Сэтрэлтийг л ер нь байхгүй л байлгах хэрэгтэй гэсэн үг. Амь насанд бол яг гуурсан хоолой багтраа болж хүндэрсэн, астм болж хүндэрсэн үед бол амь насны бол заалттай. Одоо яг ургамлын тоосны харшлын тухай ярьж байна л да. Маш олон төрлийн харшил байгаа. Харшил маань өөрөө яг гуурсан хоолойг очиж агшаадаг. Ямар нэгэн байдлаар H1 рецепторыг очиж цочроож өгөхөөр гурсан хоолой булчингууд маань өөрөө ингээд хүчтэй агшиж өгдөг. Тэгэхээр амьсгал боогдох хамгийн түрүүнд аюултай гэсэн үг. Хэрвээ энэ амьсгал боогдоод ирэх юм бол яаралтай тусламж авахгүй бол тухайн хүн бол тэр үедээ шууд нас орох эрсдэл маш өндөр гэсэн үг. Тэгэхээр л аль болох харшилтай бол хамгийн түрүүнд харшлын эмчт үзүүлээд зөвлөгөө авах хэрэгтэй л гэсэн.